Сайн уу мангар минь ойрч жоохон завгүй байлаа. За тэгээд тэр яг хичээл сургуульч ямархан байна да. Сурлага гүндөрөө. Цагаан сар жилгээ хөл хөдөлгөөн их байна шүү те. Та нар над дээр хязгаалгаарай. За тэр яг 3 дахь ангида орцгоё. Behind closed doors. За манай ихний үзэгдэл болохоор манай Чарлигийн 1-р ангийн амар драматай хорилдог өстэй хэлдэг. Тэгээ манай Чарли ч бүр үхэх гэж юм шиггүйгээд Ваги дээр очиод Эмилигийн хэлсэн бүхнийг хэлдэг. Тэгээ чи манай Чарли угаасаа Пенчусыг Деважин руу очсон гэхлээр баярлахгүйгээ яах вэ? Яж яхад балаа үйлдэлийгээд баг нөгөө идэ кринжлээ хийчлээ. Эднэрийн царай зүгээр pure trauma гоцтэй. Манай Чарли ч нээл баярлал цонхоор харсан чи нөгөөдөл Vox Tech-с явуулж байгаа юм Чарлиг доошоо хийх мэдээл явж идэг. Мань хүн яаж харин Пенчусыг Деважинд очиж ер нь бол гэгэрэлт хүрснийг нь бусдад хэлүүлж жишээ бодлоо илүү их жочин авах вэ гэсэн чинь угаасаа л Vox-тай уулзах хэрэгтэй байдаг. Уул нь нөгөө Vag ч ер нь Vox-тай холбогдоод Demix нутгатай аим хэл хийсэн ч Чарли тэгэл аль хэдийн эхлүүлчихсэн. Тийм одоо тийгээд тавил юм да. Гэхдээ бороо чи тэр Vox та нарт туслана гэдэгт итгэж байна уу? За итгэхээсээ тий. Нөгөө талд манай Vox Village 2 invitation email авчихдаг. Харин буцаад жишээ бодолтой болохоо манай Husk, Cherry, Angel эдэр чинь Benches яаж доожин чуг гэж ярьж идэг. Гэтэ манай Cherry жоох ууртай лээ. Яаж тэр намайг хайж өгч чадж байна? Яаж ганцаараа деваач? Чи хайртайс нүлийн зөвшөөрч байгаа миний бро. Миний Husk чинь болохоор угаасаа Sir Benches-ийг деваажд очсон угаасаа гайхгүй лээ. Тэгтээ тэр биш дээ бас нэг л өдөр Angel ч гэсэн очих юм билүү гэд хөөрхөн бас ярьдаг. Энэ Cherry чинь болохоор үнэхээр Pence-ийг бүр дурсаад байгаа юм билээ. Husk болохоор нөгөө Baxter-тэй Pence-ийн талаар ярьж үзэх юм уу гэж suggest-лдаг. Мэдээж манай Cherry яваад өгдөг. Тэгэл би үннийг л хэлээ. Би аль pilot ангиас хойш энэ хан хаалга хоёрыг л их өрөвдөж байна. Нөгөө талд манай Charlie чинь Alastair гэж очиод Vox-ыг дуудчихсан идрээ хэлсэн чинь тэгэл удалгүй гаднаас нь хаалга төгссөн. Тэгэл Vox Village 2 хүрээд ирдэг. Тэгэл Vox дээр Charlie-д өөрийгөө их politely танилцуулж өгч мөгөөл. Тэгэл эргээ харсан чинь манай Alastair ахгүй. Угаасаа Vox дөрөв өмчөөд тэгэл тэнд байх хүсэлгүй байх нь үстэй. Тэгээ манай Village чинь болохоор жижиг бодлынхын гэрлийг шүүмжлээл, баарыг нь шүүмжлээл, амттыг нь шүүмжлээл амжиж байгаа. Тэгэл Vox гинт татаж аваад ярилцлага сурвалжлага хийгээл ясан чи би сурвалжлага хийн гэдгийг худлаа ярьсан маа би зүгээр л жишээ бодлоо харуулмаар энэ ингээд манай Charlie хэлждэг. Тэгэл манай Village худалж тэгээд манай Charlie чинь нэр Pence чинь Devajинд оччихсан гэж хэлж мэлээл. Гэсэн чинь тэр Vox ер нь таалагдчихсан байлаа шүү. Ер нь л сонснэр яваадах шүү. Тэгээ Vox чинь хүү тэр найзгаа аваад ирлээ. Сурвалжлага хий гэсэн чинь угаасаа Devajинд оччихсан чинь энд байж болохгүй штэ. Тэгээд тэрийг нь хэлсэн чинь манай хоёр явах гээд тэгээд сандарсандаа Charlie чинь гинт би одоо энд нэг хүнийг гэгэрүүлж үзүүлээ гэж солиорчдаг. Яа чи хэнийг гэгэрүүлэх гэдэг юм хүрээ. Тэгсэн манай Vox чинь гинт өөрчлөгдөд хүү бид нар хэнийг гэгэрүүлэх гэж байгаа. Али хурдлын чи наад дэлгэцэн нүур дотор дахиад нэг нүрт юм уу хоёр нүрт юм уу өдөөс үлгцэн чинь манай Baxter нэг юм дээр туршилт хийсэн гинт Cherry орж ирээд байдаг. Тэгэл Cherry чинь гинт чи Pence-ийг яаж мэддээ эдрэ гэсэн чинь бид нар Pence энэ хоёрын түүх мэддэг. Энэ хоёр өмнө хамт ажилладаг байсан бөгөөд Overlord-д таалагдах нэг зэвсэг хийснийхээ ачаар Baxter тэр Overlord-тай ажиллахаар үлдчихдэг. Тэгээ тэр нь Vox байдаг. Харин тэгсэн чинь зөрүүлээд манай Pence болохоор чиний наад бүтээлүүд чи хитрхи хэрцгий байна гэд өндөгнүүдээ аваад хайртай эмэгтэй рүүгээ явчихсан гэдэг. Хайртай эмэгтэй нь угаасаа Cherry байгаа. Одоо миний хариултанд сэтгэл хана вуу. Би иргэн дурсахаас хайршилтай. Чүү. Тэгээд тэр Baxter чинь Cherry лабораториос хөөгөө гаргасан чинь Cherry араас нь мэдээж бөмбөг шидчихдэг. Ийхүү энэ ангийн ихний Peace гэдэг дуу гардаг. Гэтэ би дууг нь тавихгүй. Би зүгээр өөрийнхөө review хийж идэх үү. Энэ дундаар болохоор Sir Pence-ийн Cherry гих сэтгэл тэгээд үнэхээр л нөгөө хүмүүсийн дуртай enemies to lovers гэдгийг үнэхээр сайн гаргаж чадсан байдаг. Хэрвээ одооноос дуунуудаа ранклий гэвэл би энэнд 10-аас 8 өгнө. Бас энэ дуу сонсож байхдаа би нэг юм анзаарсан шүү. Хойно нь штэ. Нөгөө нэг egg boys байгаа штэ бицхэн өндөгнүүд. Тэд нар гэж юм билээ гэж. Тэд нарыг сайн сонсоорой. Мань Vag чи Angel Husk-тай Charlie дротсон чинь нөгөө ойд чинь ёо өөрөөсөө өмнөөс нь шийдэх юм. Vag болохоор тэднийг энд байгаад их дургүй байгаа бол нөгөө Angel чинь эднэрийг л явуулж үз. Эднэр чинь л ер нь муу мэдээл гэсэн үг штэ гэд бүр үнэхээр юм. Чи зүгээр найзгаа л үгийг өнд орчлоо Charlie. Тэгээ наагч чинь зүгээр ч явахгүй заяа. Бүр Angel-ийг хүртэл Devajin руу явуулна ёо. Болчих л доо. Гуйж.
Энжелд эсэргүүцэн ч гэсэн тэгэл Хаск за яах вэ нэг оролдоод л үзгээд тэгсэн чинь тэгээд Энжел зөвшөөрчдөг. Ингээ манай Чарлигийн бүтлгүүр redemption дуу эхэлдэг. Нэр нь ч юу билээ те. Чарли яг сэтгэлтэй. Ургаасаа гоё л дүр. Гэхдээ надад Энжелийг хитрхи Пенчесаар орлуулах гэдэг юм шиг санагдсан. Тийм болохоор би бас Чарли жоохон дургу басан. За тэр ч яг уу. Энэ дуунд оноо өгвөл би 10-аас шууд 3. Энэ дуу надад их таалагддаггүй. Тэгээд эргэн харсан чинь нөгөө Чарли чинь Хаскиг ингэж хүлчээд өөрөө муу залуу болж жүжиглээд Энжелаар авруулуулна гэсэн. Гэхдээ хин л тэр Воксыг галт тэргийг нь удирдах удирдлагыг эвдэлчихсэн гэж мэдхүү дээ. Тэгээд цагаа тулсан чинь манай Энжел чинь бас бүр хөөрхөн өөрийнхөө амиаж эрсдүүлэн байран Хаскийн урд ордог. Гэхдээ азар яг цагтаа байг ирчихсэн. Тэгээ нөгөө Чарли чинь Энжелээс уучлаарай гэсэн чинь чиний надад уучлаарай чи одоо бүр утхан алдчихж гин гэдэг Энжел нь ууралдаг. Тэгсэн чинь цаанаас нь Вокс вау драма гэж ороод. Тэгээ манай Чарли чинь гинт нэг юм сансан нь болохоор Пенчес өөрийнхөө нүглийг гэгэрүүлсэн байж болно. Тэгэхээр Энжелийг ч гэсэн дахиад үзэж уулъя гэсэн чинь Энжел угаасаа эсэргүүцтэй. Тэгээ бид нэг зүйл мэддэг нь Энжел алгын хэрэгээр тамд ирсэн билээ. Өөрийнхөө эцгийг алчихсан гэсэн үг. Ашгүй манай Чарли чинь бас найзыгаа өмөөрөөд чи одоо манай жижиг бодлоос яв гэ Воксыг хөөсөн чинь энэ жижиг бодолд чи ер нь хүмүүс байх албатай юм өдрэг нэг сони ёжлоо гараа авчихдаг. Гэхдээ явахаас өмнө амар зөвхөн асуулт асуудаг нь. Чи намайг ч гэсэн гэгэрнэ гэж бодож байна уу? Би хүн бүхнийг гэгээр дүрнэ гэж итгэдэг. Тэгээ нөгөө хоёр чинь жинхнээсээ гарч яваад машинд орж бүр таттлаа инээлдвэ. Тун удалгүй те Чарли болон чочоб буудлын тухай ер нь бол их муу ревьютэй юмнууд ярьдаг. Гол нь Velvet-ийг өшт хоолойг нь өөрчлөөд өөр хүн шиг болгоод бүр тэр чочоб буудал байсан хүн шиг яриулаад яа эдгээр бүр амар зөвөн байгаа. Тэгээд тэр мэдэнээс хойш олон чочоб буудлаас авсан ч нэг гар түлхүүр авдаг нь тэр Черри байдаг. Харин Черри болохоор энэ чочоб буудалд үрдүүлдэж байгаа юм гинэ. Магадгүй нэгт найзтай хань болох байсан баг. Магадгүй хоёрт тэр Пенчестэй үнэхээр уулзмаар байгаа бах. За аль нь ч байсан та нар яг эдний шиг л найзтай болоорой. За манган нар минь энэ хүүгийн анги дууслаа. Йоо жоох удаа хүлээлгцэн үү? Уучлаарай би удахгүй дараагийн ингээ хурдан оруулнаа. Онц сураад эсвэл сайн ажиллаад байвал би ингээ гой хурдан бичлэг оруулнаа. Баяртай манган нар минь.